Сайн байцгаана уу ирэх юм сонсогчдоо. Холбоос подкастын энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За та бүхэнд өнөөдрийнхөө зочноо танилцуулъя. За Төмөр Сүхбаха та өөрийгөө манай сонсогчдод танилцуулаач ээ. Та яг ямар албан тушаалтай, одоо яг ямар ажил хийж байгаа, хаана амьдардаг гэдэг энэ талаасаа хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Хөвсгөлийн Улаан тайгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны даргаыг хийж байгаа Жалын Төмөрс гэж хүн байна. Манай байгууллага Хөвсгөл аймгийн Улаан улс сум Дархтын Цэнхэр хотгорт байрладаг. Одоо хамгийн хойд хязгаарт байдаг ийм газар. Танаа нутгаар өвлжээ хэр болж байна? За өвөл бол их сайхан урд өмнө баг миний амьдрал тохиолдоогүй сайхан өвөл боллоо. Бас дулаахан өвөл боллоо. Харьцангуй цас бол харьцангуй баг. Зүгээр намар эрт орсон зарим газруудаар их орсон цас бол одоо мөсөн хатхан маягийн ийм уултайг бол мэрсэр байгаа. Ерөнхийдөө бол баг урд өмнө байгаагүй өвөл болж байна. Улаан тайгийн тусгай хамгаалалттай газар гэдэг чинь таны хариуцж байгаа газар. Тэгин танаа тусгай хамгаалалттай газрын чинь нэг зорилго нь яг юу вэ? Ер нь тусгай хамгаалалттай газар гэж ер нь яг юу юм? Та манай сонсогчдын талаар энгийнээр тайлбарлах гэж оролдож. За Улаан тайгийн тусгай хамгаалалттай газар гэдэг энэ нэрэн дор 3 том дархан газар тусгай хамгаалалттай газар хамаарч байгаа. Хордол сардгийн дархан цаастай газар, Улаан тайгийн дархан цаастай газар, Тэнгис шишгтийн байгалийн цогцлолт газар гэсэн 3 том тусгай хамгаалалттай газар юу нийтдээ 1.6 сая газар дандаа өндөр уулын тайг ийм газрууд одоо хариуцж байгаа. Маш өргөн уудам, маш хүнд бэрхшээлтэй тайгийн ийм нөхцөл хүнд ийм газрыг хариуцдаг юм аа. Ер нь тусгай хамгаалтанд авна гэдэг бол ер нь байгаль хамгаалах хамгийн дээд хэлбэр юу? Ер нь дэлхийд дээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн байгаль хамгаалахын хамгийн шилдэг ийм арга болоод байгаамаа. Гэхдээ тусгай хамгаалалт тусгайлан гаргасан хууль дүрм журмыг энэ бүс нутагт зүй зохистой хэрэгжүүлж энэ бүс нутгийн экосистемийг хамгаалж, биологийн төрөл зүйлийг хамгаалж, зарим газрууд аялал жуулчлалыг одоо хамгийн зөв менежментээр хөгжүүлж хүн ардын одоо сайн сайхны төлөө хойш ирээдүйн төлөө авч үлдэх гэсэн Монгол төрийн бодлогын байгаль хамгаалалт бодлогын нэг том цөм хэсэг энэ тусгай хамгаалах менежментийн ажил байгаамаа. Бид нар чинь яг ирээдүйн хойч үедээ яг онгон дагшнаар нь газар нутгаа үлдээх зорилготой шүү дээ. Тэгээ тусгай хамгаалалттай газрын зорилго бол та бас нийгмийн сүлжээнд бас нэлээд идэвхтэй байдаг. Таныг би бас дагдаг л да. Таны маш сонирхолтой гой зургуудаа та бичлэгүүдийг ингэж оруулдаг. Хамгийн сүүлийн үеийнхээ юм сонирхолтой одоо яг хээрийн судалгааныхаа ажлаас эрүүл хяналтын ажлын мэдээлэлээс хуваалцаач. За хамгийн сүүлд хамгийн сонирхолтой судалгаа гэдэг юм камер тавьсан судалгааны ажлаас олзуурхаж буюу баярлж байгаа нэг зүйл бол саяны их уус гэж байгаа. Энд бол манай судлаач тэр болгон яваагүй Орос Монголын хөлийн заагдар нэлээд хязгаар тэр болгон хүн очдог ийм газар. Энэ дэр дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад одоо 2 жил камер тавьж ажиллауллаа. За энэ камерт бол далаад камер тавихад ерөнхийдөө бараг 100 гаруй километр одоо өргөн уудам газар ингээд камер тавихад 5 камерт бол цоохор ирвс гэж амтан хөтгөгчөнд бол одоо энэ байгаль хамгаалагчийн хувьд нэг талаасаа энэ газар нутгийг хамгаалдгийн хувьд энэ газар нутгийн үн цэнийг түмэн олонд ойлгуулах гэж үтгэдгийн хувьд бол миний хувьд бол сүүлийн үеийн хамгийн том одоо баяр багтал болж байна гэж одоо би бодож байна. За мөн энэ зэрлэг амьтныг хамгаалах дээр энэ гарч байгаа одоо амьтан өсч үржсэн энэ хамгаалал дээр нутгийн иргэд болон энэ байгаль хамгаалагчдыг энэ хамгааллын ажилд одоо яг өөрийнх нь одоо хөлс хүч хөдөлмөрийн зарж оролцуулж энэ байгаль хамгаалал ажлыг мөн чанарыг ингээд одоо яс маханд нь одоо ойлгуулахад энэ зэрлэг амьтны өвс тэжээл биотехникийн арга хэмжээнд оролцуулт энэ хүмүүс бол одоо хэдвэр хөцөө ядарч байдаач гэсэн нэг хийж байгаа үйл үйлдэлдээ бол бас баяр сэтгэл нь одоо бас одоо сайхан зүйл хийж явна гэж бодож байгаа нь бол энэ яг байгаль хамгаалах ажлыг өдөртөж чиглүүлж байгаа хүний хувьд бас их сайхан санагч байна. Ингээд одоо хийж байгаа ажлууд түмэн олонд хүргэхэд одоо олон түмэн дэмжиж урамшуулж энэ байгаль хамгаалагчны шантрахаасаа илүү улам одоо баярлж байгаа нь бол бас их гоё санагч байна л да. Хордол сардгийн нуруунд өмнө нь ирвс байгаагүй гэсэн үг үү? Эсвэл
анх удаага та камерт орсон уу? Эсвэл өмнө судалгаа хийгдчихсэн үү вирусын талаар? За ер нь хоригдол сардгийн нуруунд хөвсгөлийн хойд тайганд бол сүүлийн 40-50 жил бол цоохор вирус ер нь улам өөр тохиолдож байгаагүй гэж энэ одоо олон улсын вирус судлалын одоо тайлан мэдээнд ийм одоо дүнтэй яваад байдаг. Тэгээ харин 2002 онд санаж анх удаа нэг цоохор вирусны мөрийг анх удаа харсан. За ингээд цоохор вирусынд хоригдол сардагт байх магадaltaй уу байна гэдэг ийм одоо итгэл үнэмшил над байсан. Ингээд одоо камер гэж юм гараад 2019 онд тавьсан камерын 11 сард анхны цоохор вирусны ийм хондлон одоо зураг орсон нь бол одоо миний энэ одоо цоохор вирусны араас явах энийг нэг олоод бүтэн зургийг авчих юмсан гэсэн итгэл үнэмшил одоо зориг юм нь бол улам бадрааж өгсөн юм аа. Тэгээ энэ араас олон газар камер тавьсан бас тэр ам руу ороогүй. Тэгээ яг хоригдол сардагт бол анхны цоохор вирусны бүтэн зургуудыг бол бас хэд хэдэн камераас авсан. За ингээд ер нь энэ асуудалтай ингээд дээш нь бас холбогдох мэрэгжлийн байгууллага хүмүүс тавьсан бас камерын дэмжлэг тусалцаа үзүүлээд бас энэ соёлын их нуруунд одоо Орос Монголын хэвийн заагдар тавьсан бас энэ бас үр дүнтэй болсон. Тэгээд ингээд сүүлийн 3 жил бол хоригдол сардгийн нуруунд, соёлын нуруунд, улаан тайгийн одоо нуруунд буюу одоо бэлчэр уул гэж байдаг улаан тайгийн энэ 5 том ерөнхий мөрний их болсон энэ 3351 м өндөр орчим болоо цоохор вирусны ул мөрийг камер гүйцэтгэсэн ул мөрийг бас анхнуудаа харсан. Ингээд миний хариуцдаг 3 том дархан газарт гурван цоохор вирусны ул мөр байна гэдэг чинь энэ экосистем эрүүл саруул одоо энэ экосистем эдэж тэжээл бол бас боломжийн болж байна гэсэн юм сайхан одоо наадууд бол одоо мэдрэмж өгч байгаа юм. Тэгээ энэ улам баталгаажуулах нь бол бас шинжлэх ухааны талаасаач тэр байгаль хамгаалах талаасаач тэр мөн байгаль хамгаалагч хүмүүсийнхээ урам зоригийг бадраах сэргээх гэсэн энэ бас чухал юм аа гэж бодоод бас би нэлээд идэвхтэй зүтгэлтэй л үзээд байна л да. Бас сонирхолтой л доо яг олон жил үзэгдэж харагдаагүй уул мөрөнд байгаагүй амьтдыг шинээр нээгээд илрүүлээд олно гэдэг бол яг газар нутгаа сайн хамгаалж байгаагийн бас нэг хэлбэр юм болов уу гэж миний хувьд бол дотроо бодож байна. Тэгээд таны оруулсан тэр зургуудыг эдгээр харж байхад тэр ажиллаж байгаа хээрийн судалгааны ажил хийгээд эргүүл хийгээд явж байгаа тэр ажлын тэр одоо байгалийн одоо бартаа саад гэх юм уу? Энэ маш хүнд харагддаг байхгүй юу? Би залуу хүн надад бас хөдөө гадаа бол би бас харьцангуй явдаг хүн шүү дээ. Гэтэл та зургийг хараад баг худлыг тэгвэл метр шахуу засан дээр тэгээд уулын өөд уруу нөгөө юунуудаа үүрээд явж яадаг амтнд өвс өгнөө гэдэг нөгөө автомат камеруудаа үүрээ тэр уулын оройроо эзгүй газар ингэж явахад ер нь саад бэрхшээл одоо мэдээж үл зөндөө тохиолдож байгаа бох та бэртэж гимтдэггүй яадаг вэ хальширдаг уу? За энэ мэдээж одоо ер нь бол энгийн жирийн энгийн хүнийг явуулаад одоо юу гэдэг өдрийн томилчим цалин мөнгөгөөд яваад ирээ гэвэл энэ бол тийм амар ажил биш. Ер нь бол тэр дундаа яг энэ зэрлэг амтны хүн амтны явдаг зам харгуу байхгүй газар ингээ яваад ийм хэдэн камер тавиад ирэхэд зарим нь аяг бол хожигдож наагуурч ямар ч ашиггүй ч гэдэг юм уу юм орохгүй ч гэдэг юм уу ийм газар тавиад ирэхийг ч үгүйсэхгүй. Нэг хоёрдугаар бэрхшээлээс айгаад үнэхээр ч чадахгүй газар байж болно. Тэгээ энийг яагаад энэ газар одоо яг юм амтан байж мэдэх очиж мэдэх газар аваачаад байна гэхээр одоо яг үнэндээ бол одоо миний хувьд бол яг өөрийн одоо сонирхол гэдэг юм уу хобби гэдэг юм уу одоо энэний төлөө явах гэсэн зүрх сэтгэл надад тэр ууланд тэр юу гэдэг ядраахгүй борооноос айлгүй үерээс айлгүй хүн дөрхөөс айлгүй явган нүцгэн явахаас айлгүй аваачиж нэгд очуулж байна. За очиход нэг учир очлоо гэхэд цаана энэгээр амтны ирэх үгүй юу гэдгийг оношилж олж ул мөрийг харж газар нутгийг харж амтны тэр нэг зан төрх очих газрыг олж тавина гэдэг бол бас өөрөө бас л нэг дахин давтагдашгүй л нэг юу гэдгийг одоо мэрэгжлийн талаас илүү бас нэг авьяас гэдэг юм бас хэрэг болоод байгаа байхгүй. Камер зөндөө тавьж болно тэгэхэд огт юм орохгүй ч юм уу цоохор ус олж олдохгүй газар аль тавихыг тэрх зөндөө л байгаа.
Тэгэхээр энэ би бол одоо огт бас тэр болгон явж чаддгүй газрууд очиод камер тавьсан ч 5 газар орсонд нь бол бас нэлээд олзуурхаж байгаа л бид нар яг цоохор ирсэн амар судлаач бас хүмүүс биш шүү дээ бас. Тэгээ сонирхогч маягийн л ус бол миний хувьд энэ төр бол гэтэл тэр нэг олоод тавина гэдэг чинь эндээ байгаль дэлхий энэ байгалийн төлөө яваад энэ л яваад хүнийг энэ биднийг бол бас аз ивэж харж үзэж энэ байгаль дэлхий бас энэ бол үнэхээр бас азны л асуудал байхгүй. Ер нь бол бас энэнд бол би бас их урамсж байгаа. Мөн мэдээж таг гэдэг бол үнэхээр нэг арай өөр орчин л да. Ер нь бол тал хээр одоо ой тэр мэрээс бол шал өөр юм. Одоо орчин байгалийн одоо үнэхээр олон талын одоо хөцөө ийм арын шинж хөцөө, нөхцөлнч хөцөө, гинтийн энэ байгалийн одоо юмнууч хөцөө бид нар явж байхад бол гинт үер болоод оцсон газар хуурай байсан сар бусаж ирэхэд морины хавцас цохиол урсаад бид нар одоо амьд гарах уугүй гээл ирээл нэг айлын нэг тийм байшингийн юунд өвлжээний байшин шөнжин явж ирж гарч амиа аврагдчихл байлаа да сая өнгөрсөн 20 онд энэ. Тэгээ ийм нөхцлүүд бол байгаа. Энэ нөхцлүүдийг бол бид нар одоо байдаг зүйл гэдэг л юу гэдгийг одоо энэ ийм маягаар ингэ явж л байгаа юм л да. Ер нь бол тий. Гэхдээ энэ үгдээс шантрах юм бол нэгдүгээр байгаль хамгаалах ажлын тухай ярьсны ч хэрэггүй, байгаль хамгаалалт болоод энэний төлөө ажилласны ч хэрэггүй. Тэгэхээр энэ үгдийг л ялан дийлэх ёстой. Энэ үгдийг хэний ч даалгавраа биш. Хийх ёстой юм нь явах ёстой ажил мань би очихгүй л хэн очих уу гэсэн л ийм зүтгэлээр л энийг ялж гарахаас ядрахгүй амар гоо ямархангүйгээд очно гэж хизээч байхгүй шүү дээ угаасаа тий. Тийм ээ тий. Яг ингээд та болон тий танаа баг хамт болон байгаль хамгаалагч нар мэрэгжилтэнгүүд ингээд айгүй яг ингээд сэтгэлээсээ бид нар хийхгүй бол энэ байгалыг бид хийхгүй юм бол өөр хэн гэх юм бэ гэдэг сэтгэлээр ажиллаж байгаа байхгүй. Маш олон саад бэрхшээлийг хүнд нөхцлүүдийг ингээд хүн бол даваад гараад ирэх баг. Гэхдээ л энэ чинь одоо ялгаа авахгүй бас хүн штэ. Тэ зарим магадгүй хэцүү үе тохиолдно. Энэ бүгдийг хөнгөвчлөгч гэдэг юм уу? Эсвэл энэ тал дээр дэмжлэг үзүүлдэг тийм боломж болцоо хэрвээдгийн. Ер нь байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг би жоохон ярмаар санагдаад байна л да тантай. Тийм ээ үнэхээр ийм хүмүүс ийм одоо баг хичнээн олон байх уу хичнээн жилиг хүү гэдэг бол үнэхээр эргэлзээтэй. Одоо сая 22 онд бид нар камер тавьж яваад за би ер нь одоо нэг 50 гаруй настад энэ уул тайганд 30 гаруй жил тэнхтэй бүр хизээч ингэж санаа зовж байгаагаар одоо их санаа зовсон хоёр залуугаагаад уул руу явуулаад маш хөцөө юм хавтан хаттай ийм гулст хавтан хад руу ингэж буу дээрээс нь харсан гайгүй байх нь буулгацсан. Тэгээд очиод камер тэрний хажуу тавиад ирээд явуулсан. Тэгээд яг ороо ирэх ёстойгоос ирээгүй. Шөнжин бороо орсон, цас орсон. 7 сарын хэдмэлээ 10-д л гарч ирсэн. 9 ч байлуу. Тэгээд ингээд цас ороод уулын тал дундаас дэш ингээд цас орсон. Их хүйтэн байсан. Шөнжин бороо орсон. Тэгээд тэнд хоёр тэргээр гарах 3200 метрийн дөрөв бол байхгүй. Тэгээд бид нар шөнжин шаналж оноо шөн 4 цагт босоод ирсэн. Тэр шөнө ирвэл хад руу хальж өгөх. Хэрвээ ирэхгүй тэнд хонох юм бол одоо майхан сав байхгүй зүгээр нэг бараг цамцтай явцсан юм усуд байхгүй. Явбал хээр хонвол ямар ч галт түлээ мод хад юу ч байхгүй хадан юм уу. Эсвэл үйдэж өгөх юм хоёр байна. Хоёулаа өхлийн замтай юм хоёр тохиолдол над байсан. Тэгээд бид нэр гурвуулаа майхандаа ингэ бороонд хоноол өглөө 4 цагт босоод цай чанж аваад хар цай чанаар тусдаа хар цай чавал за бид нар энэ бол цай юм үзэхгүй муу юм болох нь боллоо гэд арга морины хааргамжаагаар насэт хийж аваад одоо ямар нэгэн байдлаар уулнаас уулгана гэсэн бодлоо ингээд очихоор ингээд 6 болж байхад ингээд зөнгөж тэгээд уулан дээрх гарч явахад станд уурахад бид нар нэг ганц л хадын сэтэрхээс би зааж өгсөн байхгүй энэ хадын сэтэрхээр л тааны гараар өөр ямар ч боломжгүй шүү гэж хэлсэн. Тэгээд тэд нар шөнө дараад хадан хавхан доогоор ороод цас нь бурууноос нуугдаж тэгээд шөнө 3 цагт дараа шөнө 3 цагт уул руу дүүлээд тэр хадын сэтэрхээр 6 цагт яг тэр хадын сэтэрхээ гарч ирэнгүүт стандартаар бид нар амьд хондоо гэж мэдээд бид нар яг тэр дороо уулдж байсан байхгүй юу. Тий. Тэгээд ингэж бодчихсон энд бол холбооны асуудал одоо тийм ээ харилцаа холбоо гэдэг нь юм буу зэвсэг мэвсэг одоо өөр ямар ч юмнаас илүү юм
энэ харилцаа холбооны юм байдаг юм байна гэдгийг би мэдэрсэн. Тэрнээс онгоц дуудахад хэдэ очиж холбоонд гарч онгоц дуудах хүлээ мораар ингээ яваад эмч авчирхад хэд хонж явж ирээ. Энэ цаг хугацаанд ямар ч юм амьд үлдэх боломжгүй байсан. Тэгээ би эцсийн ганц л юм бодогчсон. Ер нь бол холбоо гэдэг бол юунаас илүү энэ байгаль хамгаалалт уул хадаар тэнж байдаг улсууд бол хэрэгтэй юм байна. Бэлтэж гэмтэж болно, хөдөлж чадахгүй ч болно ганцаараа. Тэгэхэд одоо холбоотын мессеж бичдэг юм GPS холбоо бол их чухал юм байна да гэж нэг ботсон. За тэгээд одоо ер нь ингээд цаашаа ингээд байгаль хамгаалагч хүн ингээд ууланд ер нь би хүн удирдах хүн учраас хүн ийм хүмүүсийг уул руу явуулаад одоо доотл нь одоо 5 6 дээд нь одоо 30 40 хоног явуулаад ирэхгүй юу тэ амьд яваа болов үгүй болоо гэдэг нь бол одоо яг энэ удирдагч хүн өөрөг чиглүүлээд явуулсан хүний хувьд хамгийн их сэтгэлийн шанал байгаа юм л да. Тэрний оронд одоо миний бод би өөрөө яагаад явдаг гэхээр эдгээр явж хахад би өөрөө явбал илүү санаа зовхгүй тий ингэж байхаар өөрөө явах юм яалаа гэж сэтгэл зовхгүй байхын тулд ингээд өөрөө явах гэдэг байдаг. Тэгэхээр хамгийн чухал юм тэгээд одоо холбооноос гадна одоо энэ байгаль хамгаалагчийн насны энтер юм байна л да. Одоо ингээд 50 гарсан хүн 20 хэдтэй 30 хэдтэй залуу ууланд яаж явах вэ? Цастай тайгаар яад авах вэ? 50 гараад 55 хүн тэр давааны цаанаас метраас 2 м 3 м удаан цас цөмрлөө гэхэд ирч чадахгүй юу? Энтэйгээд ийм олон асуудал байгаа байхгүй. Тэгээ энэ үгдийн шийдэл бол ер нь яг цэргийн хүн 45 настад төрд гаргахад байгаль хамгаалагч хүн 55 наслуу сайн дураараа өөрийнх нь бие чадвар хөрмээрг бол тэтгэвртэй суучдаг энэ. Нэг ийм хувилбарууд бол зайлшгүй байх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ нь болохоор яагаад амьдралаас ингэж одоо урд өмнө ярихгүй яриад байна гэхээр яг энэ тайгад ажиллаж байгаа байгаль хамгаалагчийн ажил усны дараа амьдралаас өөрийн эрэхгүй урган гараад энэ бодол санал бол ингэж олон нийт тавих төр нийгэмд сонсгохмаар болж ирээд байгаа байхгүй. Дээр нь одоо байгаль хамгаалагч нийгмийн асуудал дүрмд хувцасч гэдэг юм уу дуран муран өгснөөр ингэж шийдэх чинь гэж бас бодож болохгүй. Энэ шал өөр нийгмийн асуудал хэрэгтэй байна. За байгаль хамгаалагч хүн гэдэг чинь ажил хийхин тулд уул тайг тал хээр говь чөлийнх нь бол гол цэвэр ингээд хэдэн хоног сараар ингээд явж байна. Ард нь арга гэдэг амьдрал гэдэг юм байна. Хүн л юм чинь. Энэ арга гэр амьдралаа яах вэ? Яа сэтгэл зовохгүй байх вэ гэхэд арга гэрт нь амьдрал нь талхны мөнгөнд хүрэлцээт өр хөөхт. Хичээл сургуулийнх нь хэрэгсэл хүрэлцээтэй бол тэр хүн маань бас амар тайван явах. Нэгд хоёр арга гэр нь бас арай илүү сэтгэл зовох нь баг. Ингээ явахын тулд байгаль хамгаалалтын цалингийн асуудал бол одоо өнөөдөр бол 548 мянган төгрөг байгаа шүү дээ байгаль хамгаалалтын анхны цалин. Энийг гар дээр бол 420 мянган төгрөг л авна. Татвар нийгмийн даатад төлөөд энэ мөнгөөр хүн өнөөдөр энэ нийгэмд амьдрч чадахгүй гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй байгаа. За дээр нь болохоор энэ байгаль хамгаалагч гэдэг чинь одоо жишээл эмчнэр болохоор аймгийн төв суухад хөдөө ажилласан эмч нэмэгдэл байдаг. Сумын төвд байгаа багш эмч цагдаа хөлийн тэрэг онцгой байдал юу вэ? Одоо энэ хүмүүс бүгд нийгмийн одоо 5 жил тутамд 36 сарын тэтгэлэг өгч байна. Гэтэл байгаль хамгаалалт хөдөөгийн хөдөө тайгад талд говь цөлд байхад энэ юм ерөөсөө байхгүй. Ерөөсөө байдаггүй. Тэг ингээд нэг барил байгаль хамгаалагч хүн нийгмээс энэ албан тушаад нь ингээд орхигдоод яваад байна. Гэтэл цаг үе маань орчин цаг маань дээр үеийн байгаль хамгаалагч ой хамгаалагчаас шал өөр болцсон. Шал өөр цаг хугацаанд шал өөр объектын төлөө шал өөр технологийн төлөө шал өөр байгалийн эрсдэл юм төлөө ажилд асар их тэмцэл эсэргүүцэл юм дотор ажилдаг болчиход байгаа одоо бол. Гэтэл энэ маань ийм байгаа байхгүй. Ийм учраас энэ байгаль хамгаалагч хүнийг хайрлах хэрэгтэй. Одоо тий нийгэм талаас нь халамжийн талаас нь дэмжих хэрэгтэй. Арга ирийг бас харж үзэх хэрэгтэй. Тэ ингэж бод энэ хүмүүсийн энэ зүрх сэтгэлийг төлөө явж байгаа хүмүүсийг бас үнэлэх, тэг үнэлэмжийн нэмэх хөл одоо энэ бол илүү энэ Монголын байгаль хамгааллын талдаа хамгаалагдах энэ бол улам л илүү сайн болно л гэж би бол одоо яг биеэрээ 35 жил байгаль хамгаалах ажил хийлээ. Хамгийн анх 450 төгрөгийн цалингаас ингээл явлаа. Зах зээлийн үед бараг талхны мөнгөнд хүрэхгүй цалин аваад эндээс шантрахгүй одоо энэ хаялгүй өнөөдөр хүрлээ. Одоо яг хөө ингээд одоо сүлжээгээр ингээд цалинжаал явж байна. Тэ. Тэгээ энэ бүхэнд цалинд биш байна. Одоо ажиллах гэсэн бодол байна гэвч
Одоо би ганцаараа дуусах бусад олон залуучуудыг дараагийн ажилд явуулахын тулд яг энэ рүү ингэж оруулж өгөх хэрэгтэй байна. Энийг дэмжих хэрэгтэй байна гэсэн юм бодол одоо миний одоо сүүлийн үед одоо нас ахиж байгаа мó яаж байгаа юм, ухаан сууж байгаа мó яаж байгаа юм, эргэж одоо хүн өдөрдад санаа зовж байгаа мó яаж байгаа юм, ийм юмнууд л надад бодогдоод байдаг болчиход байгаа байхгүй юу? Би ч бас яг энэ салбарт бас тэлээдгүй олон жил ажилласан. Анхаарах ёстой юмнуудыг бол яг л та хэлж гэн л да. Бид нар энэ нийгмийн асуудал, байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг зүгээр энгийн нэг офис цуудаг жирийн хүнтэй адилтгаж ингэж юу яаж болохгүй, харж үзэж болохгүй. Энэ чинь бусад энэ төрийн тусгай албаны жирийн онцгойгийнхэн дүр хэллээ. Эдгээр бүгд ингээд тэр ажлынхаа нөхцөлд болоод ингээд үе шаттайгаар энэ одоо нийгмийн хангамж нь тодорхой байдгүй байгаль хамгаалагч бол яг байхгүй. Яг та 55 настай тэтгэврт гарч болох уу одоогийн үеэр? 55 настай тэтгэврт одоо би харан чадaltaй сонирхол өрнөд боломжийн бол цаашаа 60 хүртэл ажиллаж болно. Гэхдээ ер нь за ах нь болио. Одоо 55-аас ингээ гаръя да. Уул тавинд явж чадахгүй гарчихтал тэр тэтгэмж авах юм нь буурдгал байвал болчиход байгаа хгүй. Заавал гаргавш гарвал гарахгүй л байж. Гарвал тийм ээ чадгүй тий гэдэг л ийм хуулбараар л баймаар авахгүй. Одоо тэтгэврт гарсан хүмүүс маань одоо сүүлийн үед тэтгэврт гараад одоо манай нэг тэтгэврт гараад дараа жил нас болсон. Нэг хүн тэтгэврт гараад нэг жил бол харуулсан. Одоо ийм байгаа байхгүй 60 наснд одоо надтай ажиллаж байсан байгаль хамгаалагч тэгж байна. Тий. Тэтгэврт гараад одоо тэр хавдрын анхны шин тэмдэг гэдэг нэг эцэн ингээл хамраад ингэж нэг хүн. Ингээд одоо нэг хүн л тэтгэврт гараад одоо сэргэлэн гүйж явахгүй надтай ажиллаж байдаг хүн дотроос тэр ийм аюултай нөхцөл байгаад байгаа байхгүй. Тий. Зөв яг энэ л одоо бид нар энэ байгаль хамгаалч хүн гэдгийг одоо тэр бүх юмнаас ингээд одоо жагсаал цуглаа хийсэнгүй. Цалингаа нэмэгд миний мэдхийн байгаль хамгаалч хэдэ төрийн ордны гадаа ч юм уу баг сайдч баг хэлдэггүй. Ер нь бол за бид нар лав хэлж байгаагүй. Тий. Тэгэхээр энэ ийм байгаад байхаар болж яана гэдэг талаасаа биш. Ерөөсөө энэ хүмүүсийн ажлын онцлог одоо энэ нөхцөл энэ эрсдэл тий энэ ар байдал нөхцөл нь ямар вэ гэдгийг л одоо бид нар л мэдэрч хэлж өгөхгүй бол бас энэ хүмүүс маань ч уул тайганд байдаг улсууд нь хэлж чадахгүй байна. Бас энэ төр яамны маань улсууч төв суурин газар байгаад энэ нэг одоо явж мэдэрч чадахгүй учраас бас чадахгүй байна. Одоо яг одоо өмнөх хэл бид манай байгаль хамгаалчд дагаад энэ жолгын тайгар нэг 14 хоногийн эргүүлд явхад л энэ яг бол зүгээр өөрийн эрэхгүй энэ ажлыг эсвэл болий эсвэл энэ ажлыг өөр ажил болгоё л гэж бодох байхгүй. Дагаад явдаг хүн байхгүй, дагаад явдаг сэтгүүлч байхгүй байна чадахгүй байгаа байхгүй. Чадвал айгуу сэтгүүл дагаж яваад айгуу зам дөхвөл бид нар хүн амын хэрэгт орчих гээд байгаа байхгүй. Дагаад явбал өгчих гээд. Тий. Ийм л байгаа байхгүй. Яг бодит үнэн болвол. Тий. Тэгэхээр энэ яг бид нар л энэ байгаль орчинд ингээд арай төрүүхэн ажиллаад мөн чанарны мэдрээд энэний төлөө яваад байсан. Бид нар энэ хэлж ойлгуулж тал талынх холбож өгөхгүй болвол бид нар одоо удахгүй юу гэдэг ингээд тэтгэр мэтгүрт гараад болчих юм гэж хаяхал юм бол энд гүйцэж очтол мөн ч их цаг хугацаа алдаад энэ юм маань эцээцэд байгаль орчин маань сүн энэ хүн ардаал бид нар зах ёсоор жагсаалаасаа игнээс холтгоол байна гэсэн үг. Тий. Одоо яалч байхгүй боловсон хүчнүүдээ бодож л байх ёстой л да. Ар гэр нийгмийн асуудлуудыг энэ чинь одоо яг байгаль орчны салбар яамнаас шууд удирдлагатай байна. Тэгэхээр энд яг энэ удирж байгаа толгой байгууллага тий энэ нэгсэндээ байгаа ажилчдынхаа ажиллах нөхцөл, амьдрах нөхцөл, нийгмийн асуудалтай зайлшгүй анхаарах шаардлагатай. Одоо цаг нь бол болсон гэж миний хувьд бас боддог. Тэгээд өөр одоо яг таны хувьд одоо энэ нэг одоо тий байж байгаа хугацаанд энэ нэг асуудлыг шийдчихинсаа гэж өөр бодож явдаг зүйл юу байна танд? Би бол ийм боддог ерөөсөө. За ингээд яг тусгай хамгаалал Монголын байгаль орчны хамгааллын нэг том хэлбэр тусгай хамгаалалттай газрын ийм том сүлжээ байна. Одоо 120-аад тусгай хамгаалалттай газар байна. 30 гаруй тусгай хамгаалалт захиргаа байна. Нийтдээ нэг 400-аад байгаль хамгаачлал ажиллаж байна л энэ тусгай хамгаалалттай газарт бол. Тий. За ингэж бодъё. За энэ бол одоо юу гэдгийг цөмхөн хамгаалалт гэсэн үг. Монголын хавтахад
сая 500 хавтгад өрүүлжин газрын өм цөмхөн хамгаалалт энэ бол биднэрт энэс цаана маш олон газар эзэнгүй байна. Сумын харьяаны тэгээ тусгай хамгаалтыг гаднах маш олон газар эзэнгүй байна. Энэ олон газарт маань олон төрөл зүйлийн амтан ургамал ой мод маань байна. Энэ бүгд эзэнгүй байна. Тэгэхээр Монголын төрөөс бодлогоор энэ газараа яаж одоо хамгийн зөв одоо миний энэ хуучин тогтолцоо гэдэг юм уу энэ нэг суманд 1-2 байгаль хамгаалалт тавиад сумын төв суугаад гоожин бичдэг зөвшөөрөл өгдөг энэ тогтолцоо угаасаа байгаль хамгаалах ажил биш болчлаа. Одоо бол шал өөр болчлаа. Тэгэхээр энэ тогтолцоог энэ бүтцийг өөрчилж яаж энэ Монголын одоо сая 500 хавтгад өрүүлжин газрыг бүгдийг байгаль хамгаалах эзэнтэй байдаг вэ гэдэг юмыг бодлогын төвшөнд маш томоор авч хэлцээд энэ юмыг өөрчлөх цаг болсон. Тэр дундаа зэрлэг амт бол үнэхээр харамсалтай эзэнгүй байна. Энэ араас нэхэмжилдэг хинч байхгүй, нэгтгэн хинч байхгүй. Одоо ийм хурдан буутай байна, нисдэг онгоцтой болж байна. Одоо завь мавьгаа зөндөө юм байна. Машин бол одоо бүр замбраагуулсан, буул дээр бүр замбраагуулсан. Одоо нисдэг дорооноор одоо ан хийж байна. Ингээ бодохоор энэ юм чинь ямар айхтай эрсдэл дотор тэр амьтад газар дээгүр гүйж байна. Тэгэхээр энэнийг бид яах вэ гэдэг юм бол одоо тон сайн бодож энийг маш хурдан хугацаанд нэг зөв замд нь оруулахгүй бол яг энэ байдал бүтц бодлогоороо явбал энэ юм бол одоо ер нь маш харамсалтай юм үлдээгээр одоо эзэмгүйдэл бий болоод байна. Тийм учраас төр болвол өнөөдөр энэнийг эргэж нэг хараад бодоод инги тэнги гэдэг нэг ярилцаад мэрэгжлийн хүмүүстэй янз бүрийн хүмүүстэй ярилцаад нэг зөв бодлого гарч энийг барьж авахгүй бол энэ нэг л биш байгаад байгаа байхгүй. Ингээл яваад удчихлаа. Тий, миний санаа зовж байгаа юм бол бас энэ байгаад байгаа байхгүй. Тусгай хамгаалалтын газар дотор юм ч байгаад байгаа байхгүй ш. Гараа явуулчин, ийшээ тийшээ шилжин нүүн. Тэгээ ингээд зэнгүүд жоод эрсдэлд орох нөхцөл байна. Одоо ерөнхийдөө миний бодож байгаа тусгай хамгаалалтын газрын энэ хамгаалтанд орол Монголын байгаль орчны гар хөл дөнгөж хөдөлж байна одоо бол. Тий. Бусд газар бол ер нь л айхтар эзэнгүүдэлтэй байна. Ер нь яг ингээд яваад одоо үзээд тийм уулуурын тийм өөр газар яваад үзэх юм бол үнэхээр харамсах юм бол олон байна. Тий. Энэ дэр бол үнэхээр санаа зовоод байдаг байхгүй. Тийм. Би нэг таны ярианаас нэг зүйл тодруулах гэсэн. Тэр дроноор ан хийж ийн гэдэг чинь юу гэсэн үг вэ? За дрон бол танадаар юм дрон маш хүчтэй боллоо да. Шөнийн дрон. Өдрөөс илүү шөнө харддаг байна дрон бол. Тийм учраас өдөрч дроноор үргээ авчраад дроноор хаана аваачгаа дроноор хөөж ягаад үүжилтэд дронууд гараад ирсэн одоо хашгирдаг, гуугалдаг. Тийм үү? Одоо ийм хүчтэй болж ш тэгээ очиад дроноор одоо дуртай газар аваачих боломж байна. Дуртай газар одоо яг тэнд байна гэд нисдэг онгоцоор бууж болж байна. Тий. Дуртай газар одоо энэ уулын цаанд байна шүү гэдэг дроноор стандарт удирдаад ан хийх боломжтой. Маш хурдан хугацаанд маш шинжлэх ухааны одоо тий энэ технологи ашиглаад инхээр байгаль хамгаалалт маань хоорондоо харих холбоо харилцаа байхгүй шүлжээгэл бол тэгэл нам байгаа байхгүй. Тэгээ ингэж айхтар энэ эрсдэл байгаль орчинд учрах эрсдэл буюу энэ хууль бус юм хамгаалах хүнээс бол ийм хол хоцорж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг нь ойртуулж явах хэрэгтэй л байхгүй. Ер нь бол тэгж байж энэ юм чинь хин хинээ одоо хянах, зогсоох, ойлгуулах юм гарч ирнэ гэж би бодоод байна шүү дээ. Тэ? Нисдэг тэрэгний доогоор манай байгаль хамгаалж мороор хөөж байсан тохиолдол биш дээ. Нисдэг тэрэг явжглаа араас нь моргүй айлаас эмнэг мор барьж унаад үүцэн нэг барьж яваад булгуулад араас нь яваад хоноод араас нь ингэж явж байсан тохиолдол байгаа. 2016 онд үлээ. Тэгээ ийм л хэмжээнд байна одоо бол. Тэгэхээр одоо нисдэг одоо 2 хүний 3 хүний суудаг онгоцыг бүрэн ашигладаг ийм байгаль орчны одоо газар байх хэрэгтэй байна. Одоо цагт бол байх хэрэгтэй боллоо. За тэр дрон бол бас хүчтэй дронууд байх хэрэгтэй болж байна. Харилцаа холбоо бол сайн байх хэрэгтэй байж байна. Тэр ч байхгүй дээд одоо шатаа гэдэг юм одоо юу гэдэг яам тамгын хяналтын сүлжээтэй холбогддог ийм сүлжээ байх хэрэгтэй болж байна. Ингэж байж одоо энэ юм маань одоо зөв зам голдролд орж хамгаалагдах байна гэж одоо харагдаад байна. Хөөх одоо хэдэн байгаль хамгаалагч явган морьтой бол морьтой нэг муу
мотоциклээрээ хүрэх газар хүрээд ингээл явж шít одоо бол ийм л дүр зурагтай байна. Яг өндөө бол яг мотоцикл огч байна. За зарим устай газар завигч байна. Тэ? Яг утас хэрэгсэл айхан сав энэ бол байна. Энэ нь бол хангаж байна. Тэгээ энэ байна. Энэ цаг хугацаанаас хоцорч байна. Нөхцөл байдал нь өөр байна. Энэ байгаль хамгаалт хүмүүсийг энэний төлөө ажиллах урам зориг гэдэг юм уу те энэ нөхцөлийг илүү сайжруулах хэрэгтэй байна. Цалин хөндлөөгийн ч юм уу илүү сайжруулах хэрэгтэй байна. Аюулгын талын бүрэн баталгааг хангах хэрэгтэй байна. Гэсэн нэг ийм л юмнууд бодогдоод байна. Одоо зүгээр яг бид нар бол яг олон жил игээд болоод явчихсан. Тэр барахгүй юу ч баг дуранч байхгүй. Нурман хувцсчгүй бүх нь асаа өнгөрөөлөө штэ. Юу ч нэг ч юу ч автаагүй бүх нь асаа ингээ өнгөрөөсөн. Ингээл явуулсан. Одоо бид нар бол нэг юм ч хэрэггүй юм угаасаа. Хамгийн бол залуу улсуудаа яах вэ? Залуу улсуудыг байгаль хамгаалалт яаж дурлуулах вэ? Яаж энэний төлөө зүрх сэтгэлийн хөдөлгөлд уяадаг болох вэ гэдэг нь өөрөө том асуудал байгаа даахгүй. Одоо би өдөртөг шөнөөхөд байгаль хамгаалалтыг ажилд авахдаа мэдээж байгаль хамгаалалт хүн ороод ирдэггүй. Янз бүрийн одоо халирмөхэ янз бүрийн одоо араасаа татлаа түтлээтэй янз бүрийн нөхдөд орж ирэх. Тэрнийг л одоо яаж хийж байгаа л энэ ажил руу дурлуулж өгөх тийм ингэх нь бол одоо чухал байгаа даахгүй. Тэгсний дараа энэ хүмүүс чинь нөгөө цалин малин ар гэр мэр энэ ядрах зовох тийм нэг юм уу хад маднаас унах шалбархыг бол үл тоодог болчихдог байхгүй. Энэ инглэл бол одоо болоо. Одоо байгаль хамгаалалт болчихж байна гэсэн үг. Ер нь бол тийм гэтэл тэр хүртэл байтал зай байгаа даа байхгүй. Тий. За энэ дурлуулна гэж нэг аюулт юм байна шүү дээ. Тий. Танаа одоо яг саяны сэдв дээр асуухад бол танаа дээр яаж энэ ер нь хүн хэр удаан ажиллаж байна? Одоо та ингээд ажиглаж байгаа шүү дээ. Залуучууд нь хэр удаан ажиллаж байна? Хууч ажиллаж байсан настай чуулган эсвэл шинээр настай улсууд орж ирэхээр удаан ажиллаж чадчихна уу үгүй юу? Энэ харьцааг нь тийм үеийн хоорондын харьцааг нь харуул ямар юу ажиглаж байна? Яг чухал асуулт надад чинь яг чухал асуулт байна. Одоо ингээд надтай ажиллаж байгаа нэг 30-аад байгаль хамгаалагч байна. Тийм 30-аад байгаль. Энэний ерөнхийдөө одоо юу гэдгийг тууштай гэдэг юм уу, дөрөгтэй гэдэг юм уу энэ махрон ажиллаж байгаа нь бол 40-оос дээш насны 50-аад насны хүн байна шүү. Ер нь одоо миний үеийн улсууд энэ дөр бол одоо ямар хүнд нөхцөл тэр алтны асар том бүлэглэлийн нинжа хулгайн анчтын асар юм идэвхтэй ийм цаг үед энэ хүмүүсийг би ажилд авч ажилуулсан. Ер нь тий. Тэгэхэд энэ маш олон хүмүүс авсан. Энэ залуучууд ч авсан. Тэгэхээр ер нь залуучууд бол зарим нь сар, зарим нь 6 сар за нэг жил ажиллаад ер нь гарч байна. Даанданаа сургууль төгссөн нөхдөд бол ер нь гарч байна. Ер нь яагаад цалин баг байна, хоёрдугаар дарамт ихтэй байна. Янз бүрийн согтуу болчихвол байд юм уу? Өөр юу байдیں۔ Тэ шахалт нутгийн залуучууд нь одоо дээрлэгч ч юм уу яаж мэдхгүй ямар шалтгаан ерөөсөө л гарч байна. Хэн үлддэг вэ гэхээр 40-оос дээш насны одоо энэ одоо тэ социализмын одоо сурч боловсруулсан мань мэтийн улсууч ингээд энэнд одоо тэрний арга ивэг болдог ч юм уу шантахгүй өмнөд ингэ яваад байгаа байхгүй. Тэгж байж манай улаан тайгийн хамгааллын үр дүн бол эдгээр гаргаж байгаа байхгүй. Энэ нөхдүүд тэр насанд ороод одоо 10 жил гэж 50 гаруй настай 57 8-тай ч нөхдүүд байна. Эдгээр энэ үр дүн гаргаж байгаа шүү дээ. Гэтэл эднэрт нэг л том саад байна. Одоо энэ төрийн одоо энийг бас өөрчлөх хэрэгтэй. Би сая яриаггүй юм байна. Төрийн албаны шалгалт гэж айхтар хэцүү юм байна. Эднэрт одоо саад болж байгаа юм энэ байж байна. Заавал сургууль төгсөх ёстой. Заавал төрийн албаны шалгалт өгөх ёстой. Хэзээ төрийн албаны шалгалт өгсөн хүмүүс тэнд очиод ууланд очиод ажиллаж өгөхгүй байна. Залуучууд ажиллахгүй байна. Тэгэхээр манайд гэхтэл одоо 18 хүн төрийн албаны шалгалт өгч чадаагүй хүн ажиллаж байна. Биш 18 хүн 11 нь байна. 6 хүн 8 жил зардаа 6 хүн 6-аас 8 хүн огт ажилласангүй. Манайд ажилд орж чадсангүй. Төрийн албаны зөвлөлөөс нөөцийн хангалт хийж чадсангүй. Тэгээ уул эзэнгүй байна. Тэгээ ямар хүмүүс вэ гэхээр манай чинь 8 төгссөн 10 төгссөн за тий за ингээд дараа нь 70 манд ингээд ичнэмчнээр нэг арай чамаа нэг болдныг хангахын тулд нэг бас талхнагаа мөнгө яаж сургууль суусан болж ингээд нэг диплом аваад тэгээд ёстой зарим нь 8 удаа төрийн албаны шалгалтанд орж байд тэнцэж баг өвгөн буурал авах нь хүрээ дөрөв бас гэж баг үлгэрт орж байж тэнцэж штэ. Энэ бол одоо тэр хүмүүст бол ямар их дарамттай байна ер нь. За ингээд ажиллаж байгаа ийм хүмүүс. Тэгэхээр энэ байгаль хамгаалалт төрийн захиргааны хүн байх ёстой ч юм уу, төрийн үйлчлэгч байх ёстой юм уу?
Энэ хүртэл одоо ярих цаг болцсон байгаа байхгүй. Яг уулын мохот ууланд яваа хүн байгаль хамгаалах ажлаа хийн, төв цугаа хүн бол тийм амар биш. Тэгэхээр энэ хүмүүс маань хэн байх вэ, хинээг ажиллуулах вэ? Тэр уул тайгаа мэддэг, морь малнаа мэддэг. Тэгээ аргасан байгалийн тайгийн хуульд аран шиг мэддэг хүн маань одоо тийм ээ заавал төрийн албан шалгалт өгсөн байвал илүү амар мэдээд байх юм уу? Тэр энэ олон асуудал одоо яг газар дээр одоо би тэр нэг төрийн албан зөвлөөс нэг юу яриад байгаа тогтоол яриад байгаа байхгүй. Төрийн албан шалгалт өгөө хүн ажлаас гаргаа гэдэг байгаа байхгүй. Одоо тийм бичгээрээд байгаа шүү дээ. Гаргаж ч бол энэ зүгээр баг нэг өдрийн л ажил бүгдийг ажлаас гаргах. Тайгийг хэн хамгаалах вэ? Тайгд хэн үлдэх вэ? Дараа нь энэ хүмүүсийг халаад сэтгэлийн ингээд за бидний ажиллах боломжгүй байна гэдэг сэтгэл нь унгаа аялаа. Дараа нь төрийн албаны зөвлөөс салбар зөвлүүдээс 5-аас 30 хоногийн дотор тайгийг байгаль хамгаалалтаа болгож чадах уу? Чадахгүй байхгүй. 6-аас 8 жил хүн авч чадаагүй байгаад байгаа байхгүй одоо. Бүр 8 төгсөн бичиг үсэг мэд авч чадахгүй шүү дээ одоо. Бүр сүүлдээ. Тэгэхээр энэ тайг эзгүүдээ тэр тайгад бий болсон үр дүн сарын дотор будаа болгохоор энэ хариуцлага хэнд ирэх үү? Тийм ээ. Ийм зуудан баг. Тэр орохгүй одоо миний байгаль хамгаалалт нинжа байсан нөхдөд байж байгаа. Алдартай нинжа байсан. Алдартай хулгайнцсан байсан нөхдөд энийг уруулах гэдэг юм уу, уйраах гэдэг юм уу татж ингэж оруулаад энэ газрыг хамгаалуулж шít. Тэгэхгүй жирийн нэг дүү малчин ч юм уу явж байсан нөхдөд очиад тэр уул руу чинь арга эвийн олоод амиа аваад ирж явж чадахгүй байгаа байхгүй. Ийм л нөхцөл байгаа даа ерөөсөө. Нэг ёсондоо яг боловсон хүчний яг салбартай энэ байгаль хамгаалагчийн энэ мэрэгжилтний орон тоонд ажиллах дараагийн нөхөж орж ирэх хүний нөхцөл байхгүй байгаа юм биш тий. Одоо энэ чинь төрийн албаны шалгалтанд голцсон эмэгтэй хүн тэнцчихэд байгаа байхгүй. Эмэгтэй хүүхэд тэнцчихэд байгаа байхгүй. Манайд 3 хүн төрийн албаны зөвлөөс явсан. 11 сар болж байхад одоо тэрхүү нингхэн ноосон эмэгтэй тийм жижигхэн охтууд хөөж ирж байгаа байхгүй. Тагаан нуур сум руу явуулаад за чи зүүн тайганд очих юм байна нэг чинь. Очлоо тагаан нуур сум дорт нэг хоноод маргааш нь одоо замар фургон суугаад хүрээд иж яав таа гэсэн чинь та над нэг бичгэл хийгээд өг би хизээч энээр чи ажиллаж чадахгүй мэн гэл нэг хонол буцаа явчихж байгаа байхгүй. Гэхдээ би бас хүн тэр айлын жижигхэн охин аавтай ээжтэй ахын дүүстэй би тийм охиныг уул тайг руу хөтгөн гэж явуулах уу ажил хийдгэн гэж явуулах уу тийм дараа нь яах вэ? Өөрсдөр бодоод үзэх тийм хүнийг ажилд явуулж болох уу? Гэт ийм бас амар зовлон байгаа даа байхгүй. Тий. Энэ бол үнэхээр ёстой нэг одоо үнэхээр бэрхтээм энэ байна одоо. Тий. Тэгэхээр одоо би төрийн албаны зөвлөл рүү албан бичиг явуулаад нөхцөл байдлыг танилцуулсан энэ бичиг явуулахаар бэлдэж байна. Үнэхээр тайганд хүн авчраад өгвөл бүр сайн байна. Тайг руу яг амьдэрдэг урцанд очиод амьдэрчдэг. Тайганд очиод гэр орноо бариад нүгээд ирдэг хүн байвал сайн л байна. Тэгэхээр хизээч энэ хангагдаж чадахгүй юм байлаа. Хүн явдгүй маань энэ хөцөө газар руу айдаг ч юм яадаг ч юм мэдэхгүй. Тий. Мэдээж хөцүүлдэ. Тий. Нэг ийм зовлон байгаа шүү. Энэ гэхдээ зөвхөн манай хөвсгөлийн энэ тайгад биш. Говь цөл энэ одоо манай хязгаар газрууд бол энэ зовлон бол байж л байгаа. Манайхан бол яриа л идэг. Тэгж л байгаа. Энэ угаасаа ганц газрын асуудал биш л дээ. Ганц газрын асуудал биш байгаад илээ. Тий. Тэр газар өөрсдийнхөө тэр онцлогоо шалтгаалаад бол яг л бас яг хүн тогтохгүй байна гэж айгүй ярьдаг. Тий, тэгдэг юм байлаа. Би одоо жишээ нь тэр говийн их тархан цааш газар говийн баг эдэр гэл гамбаах эдрийг бас мэдчихсэн. Тий, тэд нар чинь тэгээд говийн бэ хэсэг мэсэг бол хүн байгаа шүү манай. Ажиллах хүн олдохгүй шүү дээ энд чинь гэл. Гэтэл хажуугаар бичиг үсэг мэдэх болдохгүй байгаа байхгүй. Дээрээс нь тэгэхээр нөгөө төрийн албаны заавал шалгалт өгсөн байх хэрэгтэй эднэр гээд нэр энэ үгдийг бас бодгол ёстой байна те ямар нэг байдлаар зохицуулах тий. Тий. За байгаад байгаа маа энэ тий. Тэгээд энэ ийм нас бол энэ одоо олон жил 10 жилийн одоо ямар ч байсан тэр төрийн албаны хүнч бай тэнцээгүй хүнч бай гаргасан үр дүнг 10 жил болсон үр дүнг ингээд нэг сар ингээд хүнээ халаад алдчих бас болохгүй. Ягаад бол би бол яамн төрийн өмнө бол энэ газрыг хайрлаж хамгаалах энэ бялгын төр зүүн нэмж өсгөж үржүүлэх чиг үүрэг авсан хүн. Өөргөө бол би ийм аргаар биелүүлж байгаа. Гэтэл одоо тийм хүмүүсээ халаад чинь алга болгочихлаар
эргээд энэ үүргээ биелүүлж чадхаа чинь нэг талаасаа нөгөө талаасаа тэр хүмүүс заавуучлаараа одоо буцаад ажилд орох тэд нар хэдэн орохгүй байх уу? Бараг дахиж орохгүй ажилд. Хамгийн байхгүй. Тий. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэл шүү дээ бас. Яг нэг 500 мянган төгрөгийн цалиндаач биш байхгүй яг үнэхээр яг ингэж байхгүй цалинд дээрээс биш энэ. Тий. Ийм болцсон, ийм хувиргаж гисэн энэний төлөө явуулдаг болгож хүнээ одоо чи хэрэггүй болдоо чамайг хал гэж байна халжихтай зэрэг энэ хүн эргэж ирэх үү гэдэг асуудал нь бас амар хэцүү байгаа байхгүй. Буцаж орж ирэх үү? Буцаж тэр тайг руугаа нүүж очих уу? Тийм ээ. Энэ бол амар хэцүү байгаад байна. Одоо бол. Тэрнээс биш тэр бусад байшин байгаль хамгаалчийн байр сав тэр өөр жижиг юм энэ бол арга ивэн болоод амжуулж болно. Асуудал биш байхгүй. Тий. Ийм байна. Яг үнэндээ бол өнөөдөр юм байлаа. Та санаж байгаа бол хоёулаа нэг юм хэдэн жилийн өмнөөс бас нэг яриад байгаа тий. Яг тэр чинь гоё юм байгаад байгаа юм да. Энэ байгаль хамгаалагч гэж яг хийн яг өдөр тутмын ажил нь яг юу хийгээд байдгийг гэдэг. Энийг нэг таниулахаа олон нийтэд зориулсан юм байгаль хамгаалагч солилцоо хөтөлбөр гэдэг ч юм уу юу гэж нэрлэдэг юм сурал нэвтрүүлэг хий гэж бодоод байгаа байхгүй. Жишээ нь яг наатанд одоо гоё юм байна. Говийн байгаль хамгаалагч эсвэл талын тал нутагт байгаа байгаль хамгаалагчийг тайгад авчираад тайгийн байгаль хамгаалагчийг талд юм уу говьд аваачаа тий хаана гэдгийг хооронд ингээд солиод ингээд нэг юм цуврал байдлаар ингээд нэвтрүүлэг нэг 10 дугаар ч юм уу нэг гаргачих. Нийгэмд энэ байгаль хамгаалагчийн өдөр тутмын ажлыг мэдхээс гадна ямар хүнд нөхцөл байна. Энэ газар орныхоо онцлогоос шалтгаалаад байгаль хамгаалагч нар чинь бас өөрөөр харж эхлэн юмыг хангаан тайгийн нөхөр талд очиод хөөх инстэ телевизэн тал инстэ Google дэмэр газар байна гэдэг. Эсвэл нөгөө талын нөхөр хангаад очиод за ястаа бардаггүй хайрхан байна гэдэг юм мэдэхгүй шүү дээ. Тэр их сонир санагдаад надад бол. Энэ яг дэмжээд өгөх хүн байвал энэ бол үнэхээр гоё юм болно. Тэр байгаль хамгаалагчийн сураг солилцоо гэдэг чинь байгаль хамгаалагчийн солилцоо буюу энэ байгаль хамгаалчийн амьдрал, ажил төрөл энэ газрын онцлогийг нийгэмд одоо тийм уран сайхны аргаар амьдралын үнэн мөнөөр нь толдож харуулах юм бол энэний чинь ингэж бай төрийн хууль дүрм төрийн бодлого чиглэл цалин пүнлүү хангамж ойлголцол байгаль хамгаалах ажлын хүнд бэрх жаргал зовлон ойлгосноор энэ цаашаа үрдүн одоо бас зөв шийдэл болоход бол маш том нэмэр болно л да. Энэ яг бас цааш нь одоо ингэ одоо юу гэдэг хоёулаа сурталчлаад хүмүүс ярих болж байна. Чиний саяхан өчигд өнөөдөр нэг төсөл байгаль орчны нэг төсөл 3 сарын 1 сарын 30-нд хугацаанд болох гэж байгаа төслийн интерес нэг юм тавьсан байл шүү дээ. Тийм үү. Би тэрийг анзаарсангүй. Чи тавьсан татсан багшуулсан. Тэр энэ болгоо нэг олон улсын сургалт. Олон улсын сургалт байв үү дээ. Тий. Тиймэрхүү нэг жижиг төсөл бичдэг нэг газрууд байдаг шүү дээ нэг тийм. Та нар одоо хэл ус сайт улсууд иймэрхүү юм гаргуул бас энэ ч бол одоо ёстой чухал юм байгаад байгаа юм да. Ер нь яг хоо одоо та хоёр бас ярих цаг ерөнхийдөө бас өндөрлж байна. Тэгээд байгаль хамгаалагч гэдэг сэдвийг хоёлаа тойроод бас нэлээдгүй яг танаа газар дээр тохиолдож байгаа жишээнүүд дээр нэлээд сайн ярьлаа. Тэгээд бас байгаль хамгаалагчийнхаа нийгмийн асуудал талаас нь эрх зүйн зохицуултууд энийг бас яаралтай бас хийх шаардлагатай байна. Мөн хажуугаар нь бас болж өгүүлээс нэг олон нийт рүү хандсан энэ байгаль хамгааллын ажлыг олон нийтэд таниулсан бас ажлыг тогтоолохгүй бас ингээд хамтраад ингээд хийгээд явбал бас их хэрэгтэй байна л гэж миний хувьд бол харж байна да. Улирал өвлийнх, зуных, хавар намрынх сайхан ер нь тэгээд бодоод ингээд би ч одоо ингээд өндөл ядар зовж одоо баг уйлдуулж явсан. Гэтэл ингээд байгаль хамгаалах ажил гэтэл ер нь нэг сайхан байдаг шүү дээ. Ер нь нэг зовцсноо мэддгүй шүү дээ. Ер нь тийм учраас бас гоё ажил байгаа. Ер нь бол тийм. Тэгэхээр нэг тийшээ дууддаг, татдаг нэг хүч байгаад байгаа байхгүй. Тийм учраас бид нэр ингээд салахгүй яваад байна би боддیں۔ Тэнээс биш энэ авдаг цалингаа авах ажил бол хаан ундах зөндөө шүү дээ. Цалин бол нэг номер биш байгаа байхгүй хүмүүс бол энэ татдаг, дууддаг тийм агуу тийм сайхан хүчтэй байгаль орчинд бол байгаад байгаа. Энүүнд л бид нэр ирж хүчээ аваад тий энүүнд дурлаад ингээд өнөөдөр их хүртэл зүтгэж л байна л да. Ер нь бол тий.
За тэгээд маш их баярлалаа Төмөрс хаа. За баярлалаа. Танд болон танаа ажлын хамт олонд нь бас ажлын өндөр амжилт хүсье. За тэгээд сайхан үлжээрээ тэгээд эрүүл энхийг хүсье. За одоо нэлээд сайн ярьтай. Баярлалаа. Чиний энэ бас олон нийтэд байгаль орчны талаар бодлого чиглэл амьдрал авах улам жаргалыг бас энэ өөрийнхөө бас нэг сэтгэлээрээ ингэж хийж байгаа явдал бол талархаж байдаг, үжиж байдаг. Ингээ чиний энэ олон түмний байгаль хамгаалагч бас одоо хөргсөн чин сэтгэлд амжилт хүсье. Баярлалаа дүүд. За баярлалаа Төмөрс хаа. Дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай сонсогчдоо.